Харь гаригийн амьдралын тухай сэдв хүн төрөлхтний хамгийн эртнээс ирэх зүйлж сонирхож ирсэн асуудлуудын нэг юм. Энэ ертөнцид бид ганцаараа юу эсвэл хэд дэвшилтэд иргэншил амьдарч байдаг гэдэг асуулт хүн төрөлхтний төсөөлөл шинжлэх ухааны судалгааны төвд оршсоор ирсэн. Орчлын ертөнцид хэдэн зуун тэрбум галактик тэдгээр хэдэн их найд гариг оршиж байгаа гэдгийг бидний мэддэг орчлын ертөнцид дэндүү уудам хязгааргүй гэдгийг харуулдаг. Эдгээр гаригуудын дунд амьдрал үүсэх нөхцөл бүрэлдсэн нь цоргонц манай дэлхий биш байж магадгүй гэж үзэх нь шинжлэх ухааны үүднээс нэг талаас хөдлөшгүй логик төгөлт юм. Сүүлийн жилүүдэд харь гаригийн амьдралын тухай илтгэж болох зарим баримтуудыг эрдэмтэд дэлгэн тавьж таамаглалуудыг дэвшүүлсээр байна. Эдгээрээс зарим нь баттай нотлогдсон бол зарим нь бүрэн тайлагдаагүй нууцлаг хэвээр оршсоор байгаа жээ. Тиймээс бид өнөөдөр харь гаригийн байдаг гэдгийг илтгэж болох 10 баримтыг сонгон авч танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр баримтууд нь шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, түүхэн үйл явдал, нууцлаг үйл явдлуудад суурилсан бөгөөд харь гаригийн амьдралын талаар таамаглахад хүргэсэн 10 баримтыг эхнээс нь танилцуулъя. Үл мэдэгдэх нисдэг биет UFO буюу үл мэдэгдэх нисдэг биет нь хамгийн энгийн тодорхойлолтоор бид хараад таних боломжгүй ямар нэгэн нисдэг биетээ хэлдэг. Гэвч хүмүүсийн хувьд энэхүү нэр томьёо нь илүү харь гаригийнхантай холбож өөр гаригийн соёл иргэншил биднийг зорж ирсэн байж болзошгүй гэсэн таамаглалууд төр өргөн дүрдэгдэг. Харь гаригийн амьдрал байгааг батлах баттай нотлохоо одоогоор олдоогүй ч үл мэдэгдэх нисдэг биеттэй холбоотой мэдээллүүд дэлхийгээс гадуур оршин буй оюун ухаанд амьдрал бидэнтэй санаатаагаар эсвэл санаандгүйгээр холбогдох гэж буй үйлдэл хэмээх таамаглалуудыг бидэнд ихээр төрүүлдэг. Түүхэн явцад дэлхийн өнцөг булан бүрт үл мэдэгдэх нисдэг биетийн ажилтны тухай мэдээлэл хоригдлагцаар ирсэн. Эдгээр нь юр бүсийн гэрэл, хүний одоогийн технологиор тайлбарлахад бэрх хурд эсвэл хөдөлгөөн, түншлэн онцгой хэлбэр дүрс бүхий объектуудыг харсан тухай тайлан гэх мэт олон баримтууд байдаг. Зарим хүмүүс үл мэдэгдэх нисдэг биетэд илүү логик тайлбар дэвшүүл эдгээрийг нь ердийн онгоц, дрон, цаг уурын бөмбөлөг, байгалийн үзэгдэл, солирын бороо эсвэл хий зүйл харсан хэмээн үл мэдэгдэх нисдэг биеттэй холбоотой ихэнх баримтуудыг үгүйсгдэг. Гэвч бүхэл боломж тайлбар багтахгүй үнэхээр ойлгомжгүй үлдэх тохиолдлууд ч байдаг. Харь гаригийнхан үнэхээр ирж байна гэж итгэдэг хүмүүс иймэрхүү тайлбарлагдахгүй үзэгдлүүдийг илүү дэвшилтэд оюун ухааны оршихуйд дохио байх магадaltaй гэж таамагладаг. Тэд суурьсан үл мэдэгдэх онгоцны хэсгүүд эсвэл хүнийг барьцаалаад дараа нь буцаасан гэх мэт баримтуудыг дурдах нь ч бий. Баталгаа нотлохоо нь ихэвчлэн бүрхэг байдаг. Зарим нь бүр пирамид гэх мэт эртний авраг байгууламжуудыг харь гаригийнхны тусламжтайгаар босгосон гэж таамаглал дэвшүүлдэг. Дэлхийн засгийн газрууд үл мэдэгдэх нисдэг биетийн үзэгдэлд анхаарал хандуулсаар ирсэн байдаг. Тухайлбал Америк нэгдсэн улсын нисэх хүчин нэгэн цагт ор цэнхэр ном төслөх нууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан бол одоо үүнийг үргэлжлүүлэн UAP буюу үл мэдэгдэх агаарын үзэгдэл нэрээр судалгаа хийсээр байгаа. Сүүлийн жилүүдэд Америк нэгдсэн улсын балан хамгаалах яамнаас цацагдсан зарим цэргийн бичлэгт маш их хурдтай ердийн онгоцноос тэс ондоо нисдэг биетүүдийг хөөж буй бичлэгүүдийг удаадаалан цацсан дэлхийн нийтэд шууган тариад байгаа лээ. Хэдийгээр үл мэдэгдэх нисдэг биетийн талаар таамагуд эцсийн дүндээ үүсгэгдэгч хүн төрөлхтний хувьд бид орчин дээр ганцаараа байдаггүй юм шүү гэх асуултыг улам өдөөсөөр л байна. Тэдгээр нь үнэхээр харь гаригийн хуу эсвэл энгийн эндүрлүү гэдгээс үл хамааран дэлхий гэдэг цор ганц ухаалаг амьдралын голомтоо эсвэл энэ өргөн орчлон ертөнцид бидэнд үл танигдах өөр соёл иргэншлүүд ногдож байна уу гэсэн асуултанд хариу олох гэсэн хүний мөнхийн эрэл хайгуулыг үл мэдэгдэх нисдэг биетүүд улам урагшлуулж байна. Дэлхий төстэй гаригууд. Exoplanet буюу манай нарны аймгаас өөр оддог тойрон ирэлдэг дэлхий төстэй гаригууд нь огторгой ертөнцийн тухай бидний ойлголтыг үндсээр нь өөрчилж байна. Анхандаа онлын төвшин таамагтуудын эсвэл шинжлэх ухааны уран зөгнөл байдаг байсан эдгээр гаригууд нь өдгөө тоотомшгүй олноор оршдгонд батлагдаж төрөл бүрийн хэлбэр, шин чанар бүхий янз бүрийн орчинтой оршдгийг нээн илрүүлсээр байгааж. Тиймээс өөр оддын системээс хэдэн мянган дэлхийтэй төстэй гаригуудыг нээж илрүүлсэн манай галактик тэшнэн олон төрөл зүйл янз бүрийн ертөнц байгаа гэдгийг нотлох маш том баримт байна. Гэвч дэлхий төст гаригуудыг судлах нь юр бусын сонин судан гаригуудыг нээн илрүүлэхээс илүү өргөн ач холбогдолтой байдаг. Дэлхий төст гаригуудыг нээн олохдоо одон орончууд амьдрах боломжтой бүс хэмээн нэрлэдэг шингэн ус байх боломжтой бүхий бүсэд байдаг гаригуудыг хайдаг. Гэхдээ шингэн усанд ангаараа амьдралыг бий болгоно гэсэн баталгаа биш өгөөд зөвхөн манай дэлхий дээр л шингэн ус тогтвортойгоор дээшээ ууршлгүй оршиж байдаг учраас баримтан дээр тулгуурлан эрдэмтэд амьдрал хайхтаа дандаа шингэн усыг хайдаг байна. Сансрын телескоп болон бусад одон орны технологиуд хөгжихийн ирээр дэлхий төст гаригуудыг хайх нь бидний хүрэх цар хүрээ улам тэлсээр байна. Дэлхий төст гаригуудыг хайхтаа агаар мандлыг наривчны шинжилгээд зориулагдсан тусгай багажуудыг ашиглан сансрын уудамд биологийн гаралтай байж болох хүчил төрөгч метан зэрэг хий болон амьдралын уул мөр байж болзошгүй бус бодисуудын уул мөрийг хайдаг хэмээн дэлхий төст гаригуудыг судлаач нар дурдсан байна. Харь гаригийн амьдралын тодорхой баталгаа нотлохоо хараахан олдоогүй ч дэлхий төст гаригуудыг судалсны үр дүнд гарч ирж буй шинэ мэдээлэл бүр нь бидэнд амьдрал ямар нөхцөлд хэрхэн үүсдэг талаарх ойлголтыг цар хүрээг өргөжүүлсээр байгаа ажээ. Шинжлэх ухааны баримт нотлохоонуудаас гадна дэлхий төст гаригууд нь хүн төрөлхтнөөс өөр амьдралын хэлбэр байж магадгүй их таамгийг баг зэрэг нотолж өгдөг. Эцэст нь хэрвээ бид дэлхий төст гаригуудыг харь гаригийн амьдрал үнэхээр оршиж болзошгүй гэх ертөнцөөс харан судлах юм бол орчин үеийн одон судлалын хамгийн хувьсэл авчирсан чиглэлүүдийн нэг болж байна. Энэ нь бидний төсөөллийн хил хязгаарыг тэлж ганцхан хитлхийгээ бус үүнээс цаадах ертөнцийг харж амьдрал ямар асар өргөн боломжит нөхцөлд оршин байж болох гайхамшиг бодлуудыг төрүүлдэг. Тоодомшгүй олон гаригийн судлах тусам бидэнд тэнд сансар огторгон уудамд өөр хин нэгэн амьдарч байгаа болов гэсэн асуултуудыг гарган ирж бидний сонирхлыг улам төрүүлдэг билээ. Харь гаригийнхны талаар батлагдах үйс тодорхой нотлохоо одоогоор хараахан олдоогүй ч шинээр илрэх дэлхий төст гаригуудын жагсаалт өсөн нэмэгцээр байгаа. Энэ үед бидний харь гаригийнхны талаарх итгэл хэвээр оршсоор орчлон ертөнц байна. Хэр өргөн уудам нууцлаг болохыг цаг ямагт санаасаар байна. Нууцлаг загасны дуу. Сүүлийн хэдэн 10 жилийн хугацаанд дэлхийн янз бүрийн байршилд ялангуяа Америк нэгдсэн улс болон Латин Америк далайн гүнээс хит аваа буюу загасны дуу хэмээх нууцлаг чимээн сонсогдсон тухай мэдээлэлүүд тогтмол гарсаар байгаа лээ. Эдгээр дуу чимээн тайлбарлах аргагүй байгалийн хэвийн үзэгдэл хэд идэрхий юр усын бөгөөд олон судлаачдыг одоо
одоо хүртэл гайхшуурсаар байна. Хит авийн нэвчлэн шүн эсвэл маш нам гүн орчинд тод сонсогдож, зарим тохиолдолд бүр орон нутгийн иргэдэд хүртэл сонсогдсон тэднийг айц давталдаг гэжээ. НАСА болон бус судалгааны байгууллагууд эдгээр үзэгдлийн гарал үүсийг тайлбарлахыг оролцсон ч одоо хүртэл ямар ч тодорхой хариу өгч чадахгүй байсаар л байна. Хамгийн хачиргалтай нь зарим тохиолдолд хит авийн дуу чимээ зарим бүс нутагт зэрэг сонсогдсон явдал нь тэдний гарал үүслийг магадгүй дэлхийн гаднаас сонсогдож байна гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж. Зарим эрдэмтэд энэ харь гаригийнхан бидэнтэй харилцахыг орлож уу нэгэн төрлийн тохионд байж магадгүй гэж үздэг юм байна. Эртний сүг зураг. Умард болон Өмнөд Америкт орших эртний хадны сүг зурагт хүмүүсийн сонирхлыг төрүүлэх үзэл олон төрсөд байдаг. Эдгээр зургууд донд амьтны мэт биетүүд, од, нар, сар гих мэт төрсөд бүр хүнийхтэй төсдөг. Гэхдээ ер бусын биетийн амьтны төрсөл заримдаа байнга давтагддаг. Жишээлбэл Перу улсын Назка шугамуудыг хийхэд нь дэлхий дээр өөр ямар ч соёл иргэншил хийхэд хэтэрхий том нарийн хидцтэй хэмээн үздэг бөгөөд тэдгээрийг зөвхөн агаараас харж ажиглах боломжтой байдаг гэж. Зарим судлаачид үүнийг харь гаригийнхан зориулсан дохио эсвэл сансраас ирсэн зочдыг ухтах зориулттай тэмдэг байж магадгүй гэж таймагладаг. Мөн Америк нэгдсэн улсын Аризона мужид байрлах Чевисийн хадны сүг зурагт өрөмс толгойтой дугуй битэд төрсөд олдсон олон хүнд харь гаригийнхны амьдрал бидэнтэй аль эртнээс холбоотой байсан биш үсттэй гэх таамаглаг дэвшүүлэхэд зарим нэг талаар нотлохоо болдог байна. 1977 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Америкийн Ohio мужид Big Air радио станцаас ирсэн маш хүчтэй радио долгионуудыг хүлээн авч ижээ. Энэ дохион ойролцоогоор 72 секундын турш үргэлжилсэн ба энэхүү дохиог судалж үзсэн эрдэмтэн Jerry Ammon тухайн үедээ үүнийг тайлан уншиж "Вау" хэмээн тэмдэглэж үлдээсэн байдаг бөгөөд хожим нь энэ үг нь аль биесны нэр болж. "Вау" дохионд дүн шинжилгээ хийхэд дэлхийн бус буюу байгаль дээрх ямар ч их усүрийн дохио биш болох нь батлагдсан аж. Дохио нь өндөр давтамжтайгаар тодорхой чиглэлд ирсэн бөгөөд дэлхий дээр ямар ч радио давтамжтай тоног төхөөрөмжөнд ийм төрлийн дохио илгээж чадахгүй гэдэг нь эрдэмтдийн сонирхлыг тухайн үедээ маш ихээр татаж байжээ. Дохионы талаар олон онол дэвшүүлсэн бөгөөд зарим нь энэ харь гаригийн соёл иргэншлээс ирсэн радио дохио байж магадгүй хэмээн үздэг бол зарим нь байгалийн нэг төрлийн үзэгдлийн улмаас үүссэн байж болзошгүй хэмээн тайлбарладаг. Харамсалтай нь энэ дохион дахин давтагдаагүй бөгөөд эрдэмтэд тухайн их усүрийг дахин олж чадаагүй байна. Гэсэн хэдий ч "Вау" дохион харь гаригийн амьдралын тухай хамгийн итгэл үнэмшлэр нотлохонуудын нэгт тооцогдсоор байгаа юм байна. Табигийн од 2015 онд Табис Стар буюу Табигийн одноос ирж буй гэрлийн чичиргээний хэв маяг нь сансар судлаачдын анхаарлыг ихэд татсан. Энэ одны гэрлийн төвшөнд урд өмнө хизээж харж байгаагүй хачиргалтай хэлбэлцэл үзүүлж байжээ. Шинжлэх ухааны ертөнцид ийм үзэгдэл маш ховор бөгөөд ямар нэгэн шалтгаантай хэмээн няцаахыг оролдогч хараахан нотлохоо баримтыг гаргаж ирээгүй л байна. Энэ үзэгдлийг янз бүрээр тайлбарлахыг оролдогч зарим нь одны системд асар том солир ба бусад гаригийн бөөгнөрлөөс үүдэлтэй гэж үзсэн бол зарим нь харь гаригийн дэвшилтэд соёл иргэншил одны эргэн тойронд аврах байгууламж барьж эрчим хүчийг ашиглаж байгаа байх магадaltaй гэж үзсэн. Хэрвээ энэ талаар та илүү их мэдмээр байгаа бол манай хязгааргүй эрчим хүчтэй болох боломжтой гэсэн бичлэгийг үзээрэй. Хэдийгээр Табигийн одны талаар эцсийн дүгнэлт нь хараахан хийгдэггүй ч энэ үзэгдэл нь бидний орчлон ертөнцид ганцаараа биш байж болох тухай хэрэгцүүлэхэд хүргэсэн чухал жишээнүүдийн нэг байна. Нууцлаг солир 2017 онд манай нарийн системээр дамжин өнгөрсөн Омова нэртэй сансрын объект нь харь гаригийн иргэншилтэй холбоотой байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэсэн. Учир нь энэхүү объект нь маш өвөрмөц хэлбэртэй байсан бөгөөд 400 м орчим урттай маш өндөр хурдтайгаар нарны системийг туулж өнгөрч. Эхэндээ Омоваг энгийн астероид гэж үзсэн ч түүний хөдөлгөөн ба хурдны өөрчлөлт зэрэг нь эрдэмтдийг төөрөгдөл оруулсан байна. Нарны тойрог замаас гарах үедээ энэ объект хачиргалтай байдлаар хурцсаж байсан түүнийг дэлхийн сансар судлалын ойлголтоор тайлбарлахад нэлээд хүндэв. Харвардын сургуулийн одоо орон судлаач Авиле хэлэхдээ энэ объект нь харь гаригийн соёл иргэншлийн илгээсэн сансрын төхөөрөмж байж магадгүй гэсэн онол дэвшүүлсэн ба түүний үзэж байгаагаар Омова сансар окторгууд эрчим хүчээ хоримтлуулж нислэг зориултад төхөөрөмж байж болох юм гэсэн таамгийг гаргаж. Гэсэн хэдиж энэ үзэгдэл бүрэн дүүрэн тайлбар хийгдээгөө бөгөөд Омова бол харь гаригийн амьдралын талаарх үнэнд ойрхон баримтуудын нэг бас хэвээр байгаа юм байна. НАСА-гийн нууц бичлэгүүд. Сарны судалгаа ялангуяа Аполло хөтөлбөрийн үеэр олон хачиргалтай баримтуудыг эрдэмтэд олж байжээ. Зарим хүмүүс Аполло хөтөлбөрийн бичлэгүүд дотор дэлхийн гаднах амьдралтай холбоотой улмуур нотлохонууд байсан байж магадгүй юм таамагладаг. 1969 оны Аполло 11 нислэгийн үеэр Нил Армстронг, Баз Олдрин нар сарны гадаргуудаар анхны алхмаа хийсний дараа сансраас илгээсэн зарим дохио эсвэл дуу чимээний бичлэг зэрэг нь ихэд хачиргалтай сонирн байж. Аполло 16 нислэгийн үеэр авсан бичлэг сарны гадаргуудаар ер бусын хэлбэртэй химэл мэт бүтцүүд ажиглагдаг. Зарим хүмүүс үүнийг зүгээр л чулуу эсвэл уул хад гэж тайлбарлагч, зарим судлаачид эдгээрийг харь гаригийн соёл иргэншлийн барьсан байгууламж гэж магадгүй хэмээн үздэг байна. Мөн НАСА-гийн зарим хуучин ажилчид бол сансрын судалгааны багийн гишүүдийн баталснаар Аполло хөтөлбөрийн үеэр харь гаригийнхан байж болох үс объектуудыг олж харсан гэсэн мэдээллүүдийг гаргасан байдаг. Гэвч энэ талаар аль биесны баталгаа байхгүй ба ихэнх мэдээлэл нь зөвхөн таамаглалын төвшөнд оршдог. НАСА-гийн сарны судалгаа бичлэгүүд бол харь гаригийн амьдралын тухай ярианд онцгой байр суурь эзэлдэг. Хэрв сарны гадаргууд дээр үнэхээр харь гаригийн байгууламж байгаа бол энэ дэлхийн гаднах амьдралын хамгийн ойрын нотлохой болж магадгүй юм. Гэхдээ сарн дээр НАСА-гийнхан очисон гэдэг нь бас эргэлзээтэй хэмээн дэвшүүлсэн нөгөө талынх нь бас байгаа. Тик-так үл мэдэгдэх нисдэг үед 2004 онд Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн нисгэгчид Сан Диего мужийн эрг орчимд хачиргалтай нисдэг объект харсан тухай мэдээлсэн. Тухайн объект нь тик-так чихэрний хэлбэртэй цагаан өнгөтэй бөгөөд өндөр хурдтай ямар ч хөдөлгүүрийн дуугүйгээр агаарч чөлөөтэй хөдөлж байж. Энэ үзэгдлийг Америк нэгдсэн улсын USS Nimitz нисэг онгоц тээгч хөлөг онгоцны багийнхан болон нисэг онгоцны нисгэгчид харж тусгай радарын системээр бичиж авсан байдаг. Хачиргалтай нь уг объект 80,000 футаас дээш өндөрт хоромхон зурт гарч агшин зурт доош бууж байсныг хүртэл баримтжуулж. Энэ ямар ч дэлхий дээрх нисэг онгоц эсвэл агаарын хөлөг хийх
боломжгүй үйлдэл байв. TikTok хүл мэдэгдэх нисдэг биет үзэгдлийн талаарх бичлэгүүд 2017 онд ил болсон бөгөөд Америк нэгдсэн улсын баталгаа хамгаалахын яамнаас үүнийг баталж ямар нэгэн тодорхой шалтгаанаар одоо хүртэл тайлбарлаж чадахгүй байсаар байна. Зарим шинжээчид үүнийг харь гаригны нисдэг төхөөрөмж байж магадгүй гэж үздэг бол зарим нь цэргийн нуус туршилтын төхөөрөмжүүд хэмээн таамагладаг. Энэ үзэгдэл бол орчин үеийн хамгийн бодиттой үл мэдэгдэх нисдэг биетүүдийн нэг гэж тооцогддог бөгөөд дэлхийн гаднах амьдралын нотлохоо байж магадгүй гэсэн санааг улам бүр баттгаж байгаа билээ. Розуэлийн осол дэлхийн өнцөг булан бүрт олон хүмүүс харь гаригийнхантай уулзсан эсвэл тэдний үлгийг харсан хэмээн мэдэгддэг. Жишээлбэл 1947 оны алдарт Розуэлийн осол бол харь гаригийнхны тухай хамгийн алдартай баримтуудын нэг билээ. Тухайн үед Америк нэгдсэн улсын Нью Мексик мужид харь гаригийнхантай холбоотой осолцсон хөлөг онгоцны илтгэхийг олсон гэж олон хүн үзсэн ба албан ёсоор Америк нэгдсэн улсын засгийн газар энэ үйл явдлыг агаарын бөмбөгийн осол гэж тайлбарласан ч хэд нууцлаг байдлаас нь болж өнөөдрийг хүртэл маргаантай сэдв хэвээр л байна. Мөн 1980-ад онд Английн Рентлшемийн ойд болсон үл мэдэгдэх нисдэг биетийн үзэгдэл нь мөн олон цэргийн албан хаагчдын нүдэн дээр болж өнгөрсөн явдал юм. Тэдгээр зэргүүд нь маш сонин гэрэлтэй ийш тийш нисэж байгааг тайлбарлах аргагүй объект харсан бөгөөд энэ дэлхийн гаднах амьдралтай холбоотой байж магадгүй юм зарим сонирхчдод үздэг байна. Эдгээр гэрчийн баримтууд нь үнэн бодит эсхийг батлахад амаргүйч харь гаригийн амьдралын тухай сэдвийг улам өдөөж шинжлэх ухааны судалгаа хүмүүсийн төсөөллийг чайд хөгжүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн билээ. Ингээд энэ удаагийн дугаараар бид бүхэнд харь гаригийнхантай холбоотой 10 баримтыг та бүхэндээ дурдлаа. Хэрэв таалагдсан бол та бүхэн найзууд руугаа шеэр хийгээрэй. Бас мөн subscribe дарахаа мартаоцай.